ард түзөө үзүүлж байна. Зохиолч Хөх толбод төмөр очир. Улаан хөшигтэй башин. Бэлгүн өглөө ирлэн босож шинэхэн авсан дугуйгаажийн дааган толгоон өөд өгслөө. Зуны өглөөний тонголог агаар модтын үнэр шуудын жиргээ магшингийн их нарны гэрлэгээд байгалийн үзэгдэл бүхэн сэтгэлийг нь сэргэн. Хотын хог навш тоос шороо утаа өнөр төгжрөл бохондөлгээд хүний сэтгэлийг тавгуутуулдаг юм бүхнээс залхан 2 жилийн өмнө хотоос зайдуу цуслангийн газар хашаа байшин худалдан авч энд төхөнжээ. Нойрмоглох ихнэр охин хоёроо хазар дээр нь зөөлөн үнсээд инээмсэглэн гарч удсан тэр таата өндрөмж одоо хүртэл үргэлжилсээр байх шиг. Дааган толгон орой дээр гарч иргээд өрн салхи сэвэлцэн орчин тойрны юмс алган дээр тавьсан юм шиг элхэн. Өөрийнх нь хашаа байшин хашаан доторх мод бууд саарлангийн суулын машин нохооны өвөр дэрийн хэвдэж буй нохоо гээд бүгд нүдэнд дулаахан. Гэр орноо анхудаа харж байгаа юм шиг удаан ширтэв. Зөв сонголт хийсэн тэр үргэлж баярлаж явдаг үлээ. Эхнэр нь бие давхар удахгүй бас нэг үртэй болно гэхээс сэтгэлд нь хайр ондрно. Эрвэн сэрвэн модтой дааган толгоон орой дээр гоёмсэг сараалжин хашаатай тоглох хоёр давхар байшин хавар баригдсан юм. Тэр байшин шохоорхон харав. Бэл бенжинтэй хүн хил гэр орон байхтай гэж бодно. Хашаан дотор машин дээрээ хүн амтан эс үзэгдэн. Байшингийн том цонхнууд гал улаан хүшиг татаастай байгаа нь анхаарал татав. Улаан хөнгөн дуртай хүн юм байх таа гэсэн шүү юм бодоод дугуйгаажийн булаа. Дааган толгойг тойроод босож ирэхэд ихнэр охин хоёр нь сэрэггүй л байв. Амралтын өдрүүдэд дугуйгаар дааган толгойг тойрч бай гэж дотроо боджээ. Дараагийн амралтын өдөр өглөөрд босоод дааган толгой руу дугуйгаараа жилээ. Толгоон орой дээр гарч ирэл түр амс хийв. Мөнөг байшин руу харааж албал түжлэгтэй сандал дээр нэг хүн гаднаа сууж харагдана. Эзэн ирсэн юм байлгүй дээ гэж бодоод дугуйгаажийн хөлөх гэдэл нэг хүн дуудах шиг болов. Эргэж харуул мөнөг түжлэгтэй сандал дээр сууж байсан хүн босчихсон гараараа даллаж байна. Жаахан гайхас ийсээр байшинд дөхөж очив. Өндөр туранхай живэр цагалтай хичээл дээр явган хаалгааны гарч ирэв. Цонхоор царайтай тэр хүн инээмсэглэн дөхөж ирээд гар барин мэдчлээ. За дөө энэ хоёрх уу? Тэмээ тэр доор харагдаж байгаа хүрэн дээвэртэй байшин манайх. Ингээд сагал дээр халааснаас тамхи гарan нэгийг сарвав. Хоёул тамхи асан удалцуулан орж хэзэг зогслоо. Үлтэн хүн охин би жаахан тааруу эрүүл агаарт байх гээд энд газар авч байшин барьсан юм. Манайхан хотод чигдээд нааш зөвлөхгүй юм. Ингээд гимшингүй инээнсэглэв. Мэлгүн димэл толгойд өглөө. Охинх нь нэрэг Бэхтэр гэдэг ганцаараа болохоор жаахан уйдах маягтай. Дүү дугуйгаараа аялахдаа ахихаараа орж гарч байгаарай. Гэв мэлгүн гой байшинд орж үзэх хүсэл их байсан ч нэрлэхийг сэтгэл нь дийлээд. За би дараа нүгээр явахдаа танахаар оръё гэж талархан толгойд өгөөд дугуйндаа мордов. Цэлгэр том хашаанд битүү мод бод тарьсан цэцэг навшаалгалсан гаднаа гоёмсаг сөөдрөвчтэй хоёр машины гараажтай юм бүхэн эмх цэгцтэй бэлгүний мөрөгдлийн байшин байв. Дотроо бол хачин гоё байгаад гэж бодгоос орж үзэх хоргоо насна. Дараагийн амралтын өдөр заавал орондоо гэж өөртөө амлаад толгой уруудан буулаа. Дараагийн амралтын өдөр байшингийн үдэнд очиход Бэхтэр цонхоор харж байсан бололтой гараараа сарвж асаар гарч ирэв. Тэр хоёр нүүр хагарсан урдын танилжсаар гар барилсан мэд мэдээд дотгошоо оров. Босго таваатал бэлгүн гайхан алмаарчээ. Цэвэр модоор доторлсон байшингийн хананд уран зургууд өлгөөстэй. Голын том буудан дээр баавган арьс дэвсэж ард нь баавган толгой өлгсөн харагдана. Тавилга сэлтийг дам модоор уралсан. Нүдэн дулаахан аргагүй л хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон тийм сайхан орон гэр байв. Бэхтэр сандал цуухыг ураад
Өндөө яраагүй бол ахтайгаа жаахан хууж өрөхгүй юу? Ах нь гэлс мах шараадах гэв. Ийм сайхан хүнтэй танилцсандаа сэтгэлэн догдсон бэлгүн. Амралтын өдөр юм чинь яарах юу бах вэ? Ахаа. Ингэж цаваа дуугаар өгөөлөв. Удалгүй үхрийн шарсан махын ходоод гжигдсэн өнөр өрөөгөр нэг даргав. Хөрөгчөө өвлөн мөстэй виски шар хайрыг гарган ширээн дээр тавь. Хачиртай шарсан мах идэж шар хайргаар даруулав. Бектер тамхи ашлан татаж хэсэг дууга хураан сууснаа. Ах нь чамааг анхаарад итгэж найдаж болох залуу шиг санагдсан юм. Би өөрийн амьдрал тохиолдсон гашуун дуугийг хэн нэгэн хүнд ярих дургүй. Яагаад ч юм бэ чамд ярьж сэтгэлээ онгойлгомоор санагдлаа. Миний дүү битгий бороогаар ойлгоорой. Ингээд мөстэй вискэн шилэн аяг дүүргэн хөнтөрч орхив. Бэлгүнд энэ хүний ярих түүх сонирхолтой санагдав. Дэм өгөхөөднээс өө ах минь санаа зовлтгоо эр улсад байна да. Ингээд дог царай гаргахыг оролдон хариулав. Бектер бөгшөөлөн ханилгаж уртаа санаа алдан. Ах нь залуудаа нүүд дөрөн царай л ирэх нэртэй цэцэг зэврөө шиг сайхан охинтой байлаа. Охин маань 5 нас хүрдэгжэл. Зурныхаа амралтаар хөдөө эрүүл агаар сүүл тарган дээр хэд хоног гэж бодоод эхнэрийнхээ нагаз ихчээнд хүргэж өгөхөр явсан юм. Энэ хүн ойрхон Эрдэнэ суманд байдаг. Хөдөө гарсны 2 хоноод горовтой хонохынхоо орой гэрэн зөв жолоо заллаа. Хашааныхаа үүдэн дээрээ дууд дохоо өгөхөд нохоо маань уяага тасдах шахам дүүлэн хуцна. Эхнэр гарч ирсэнгүй. Уг нь хагалсан өдөр амарч байх ёстой. Унтчихсан юм болов уу? Эсвэл айл руу орсон юм болов гэсэн шүү юм бодоод дотогшорлоо. Гэтэл эхнэр маань орны урдуур гар нь унжчихсан. Нүүр царай нэг л бишээ. Бошоохон гүйжижэд гараасан татлаа. Боошин зяхан энгэр заам урдчихсан. Нүүр нь хавгинсан ямар ч ухаан мэдрэл алга. Хүзүү хоолой нь хөөрчгсөн хүн цод олсон шинжтэй. Ямар ч амьд хүний амьсгаа алга. Зүрхийг нь чагнж үзлээ. Аль хэдийн зогсжээ. Бочорч балгагдсан би байдгаараа оруулж барих нь тусламж дуудлаа. Ингэж эд сайхан цэцэглэж байсан амьдралыг минь өхөл хагацлын харс өдөр дайрсан юм да. Удалгүй цагдаа дөргөнгээд зэрэг шахмал дагвж ирлээ. Би ч ухаан орон гарын юуж болж байгаагч мэдэх юм алга. Цагдаа нараа гэрт гадааг үзлэг хийж бож юм алдна. Дарга нь бололтой нэг хүн маргааш өглөө 9 цагт цагдаагийн хэлцийн 101 тоо дөрөнд ирээрээ ээлгээд нэрийн хуудас өгөв. Дамнуур дээр эхнэрийг минь даавуугаар бүтээгээд аваад гарахад тэнгэр өмөрх шиг л болсон. Тэр шөнө манайхаас холгүй байдаг газар дээрх ганц хичээндээ очиж хонлоо. Хоногч гэжтэй. Эгч бит хоёр бие уруу татан уйлж унтсаар шүн дондалсан юмдаг. Үүрээр жаахан дуг хийж аваад нүүр гараа угаан сэргэж цагдаагийн элдэс рүү явлаа. Анцаасан өрөөнд нь очив. Цагдаагийн дэслэгч цолтой малгар шар залуу намайг хүлээж суун. Хууийн мэдүүлэг аваад болсон явдлын талаар ярьж өгнө гэж уриаланхан хэлв. Би ч бүхэл юмаа нэг нэгэнгүй тоочлоо. Малгар шар 2 гараа хооронд нь үрчин хэсэг сууснаа хоолоогоо заасан. Танаа гэрт шинжээчийн баг үзлэг хийсэн. Гаднаас хүн орж ирсэн улмор олдоогүй. Тиймээс таныг сэжигтнэр татаж 72 цаг саатуулахаар мөрдөг дасхийн дарга өгсөн. Ингээд нэг цаас түлхэн над руу ихцлэн ширтэв. Өхөл хагацлын завланд нэрвдээд дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу болсон намайг даажигнан догургаж байгаа юм шиг санагдан уурлан бачимдаж суудлаасаа угасхийн баслоо. Ямар нэг юм хэлэх гээсэн боловч багтарсандаа амнаас хий гарсангүй. Мөрдөгч. За таашир дөрөм журам ийм юм. Би тэргийг мугарлан жалгахын тулд энгийг учиртай юм. 72 цагийн дараа чамайг сулна. Тандаг мэддэг өмгөөлөгч байхгүй бол бид эндээс хүн төмлөөд өгье. Ингэж аргадангуй хэлв. Өхөл хагацлын харанхуй мананд хөл алдаж ухаан санаа минь тэнэж төрсөн би тэр үед дараа нь яах вэ гэж юу ч бодсонгүй. Тэгээд л саатуулах байр руу ачиглаа. Эхнэрийг минь хэн яах гэж хөнөөсөн юм бол гэсэн ишим гурвгүй бодол намайг тарчилгаж байв. Маргааш нь саатуулга байранд мөнөх малгар шар мөрдөгч ирж байцаал тавлаа. Танд ус онцон сансан хүн байгаа юу? Гэв. Бодоод тийм юм өстой толгойд орж ирсэнгүй. Хүнтэй ам мөрөх, сайдах муудах юм биш хөвөл гардагч арай нэгнийхээ аминд хүрэхээр тийм ноцтой шалтгаан юу байх вэ дээ? Байхгүй л гэлээ.
Мөрдөгч. Та их нэртэйгээ муулцаж байсан уу? Хаяа хэрүүл маргаан гарах юм байна. Тийм ч ноцтой юм болдгүй. Дараах нь хоёулаа учраа олоод левлэрч ихдэг. Та их нэртэй гар хүрч байсан удаа бий юу? Ёстой тийм юм байхгүй. Та их нэрээ хэн нэгэнтэй харддаг уу? Үгүй, хардаж байсан удаа байхгүй. Манай их нэр журамтай бүсгүй. Мөрдөгч үзгээрээ ширээ тогшин хэсэг чамаагүй сууснаа. Зави маргааш ирнэ. Ингээд харц өмхөө аван босов. Хоол ундаж хоолоод авахгүй умгар уранд ганцаараа хавгнан холгож хайртай хантайгаа жаргалтай өнгөрөөсөн 5 жилийн амьдрал нүрдний урдуур жирэлцэн. Юу ч мэдээгүй яваа ээжгүй болсон өхнөө бодохоор нүдэнд нойлонгос хорно. Энэ цаг хугацаа зогссон мэд хачин дүнсгэр өдөн өрөөнд цайж ягштэл санаа алдаж гашуун гар нулимсаа зайлуулж суусандаа. Саадуулга байрнаас гарах өглөө малгар шар мөрдөгч сараалчны завсраар нэг бичиг өгөө. Суллах тушаал юм байлгүй дээ гэсэн шүү юм бодоод гүйлэн уншвал намайг сэжигтнэр дооцсон 1 сар хорих тогтоол байхан тэр. Ингээд л бүх юм оронгороо иргсэн дээ. Саадуулга байрнаас шууд урдчлан хорих төв рүү ачиглаа. Би ямар гэм нүгэл хийсэн гэж амьдын тамд унаж байгаа юм бэ гэж бодхоос гол харлаж сэтгэл бачуурна. Хорих төв дээрээ хэд онлоо хинч намайг дуудаж байцаасангүй. Нөгөө малгар шар мөрдөгч орсоргүй. 10 тонож байтал эргэлт ирлээ гэсээр намайг дагуулж гарав. Уулзалтын өрөөнд муу ихч минь тортой юм барьчихсан нулимсаа арчиж зогсно. Унжаар царайтай нүүрнүүд нь хавдчихсан эгчигээ хараад дотор өмрөөд ирэв. Хоол ундаж хоолоод авсангүй. Хоорондоо оч олигтой юм ярьж чадсангүй. Ааг зог гэсээр уулзалтын цаг дуусав. Эгч минь салхтаа. Дүүмэн эрх хүн шиг тэсэр хадуужилтай байгаарай. Үнэн ялдаг юм шүү. Бүү цөхрөөрэ ингээд хоолой нэдрэн хэлж билээ. 14 хоногийн дараа байцаалтын өрөөнд дуудлаа. Шир байсагалтай ширүүн дүрхтэй 40 орчим насны болоор өөрийгөө хүн амны онц ноцтой хэргийн ахлах мөрдөгч хошууч рэгдэл гэж танилцуулав. Гаднаас ахмагдсан насны халзанлуудаа намхан цолцгоор шар хүн орж ирв. Миний өмгөөлөгч Батхүрл гэж хүн аж. Мөрдөгч. Би хэргийн материалтай чинь танилцлаа. Танаа гэрээс чиний гудлын мөр талигачийн цогцоос гарын хээ чинь илэрсэн. Өөр ямар нэг улмаар олдоогүй. Тиймээс эртгэн хэрэгэ хүлээвэл оногдох ял чин хөнгөрн сайн бодож үзээрэй. Ингэж тулган хэлв. Би ийм үг сонсон чинээ санаагүй болохоор сүхтүүлсэн үгэр шиг ухаан санаа манарч гарман чажирч байв. Би яасан гэж ихнэрээ хүнээ хүлээ. Та нар алуурчныг олж чадахгүй аргаа барахта намайг гүтгэж хэргийг хаахаар шийдв. Ингэж шазран хэлээд өндөлөө. Ар зогсож байсан өмгөөлөгч мөрөн дээр зөөлөн дарж намайг дуусгав. Мөрдөгч над руу муурах шиг ногоонуудаараа хоосдох мэт ширтэж хин ч өөрийгөө алуурчин гэж хэлдэггүй юм. Нодлох байранд байгаа цагт яаж шгүрээгээд хэрэгээс молдорч чадахгүй шүү. Нас чинь залуу байна. Чи сайн бодоорой. Ингээд сулаасаа босов. Өмгөөлөгч бид хоёр өрөөнд төллөө. Яг учраа олохгүй нүрээ даран доош тонгон сулаа. Өмгөөлөгч миний мөрөөр аргадан тэрч. Дүүмэн хэлэг үгээ сайн бодохгүй бол хуулийн хүмүүсийн аманд унан шүү. Ахан чамааг бурууг нотлохын төлөө чаддаг мэддэг бүхнээ хэн. Иймэрхүү хэлс гүжир хэрэгтэй бишгүй л нэг тулж явлаа. Туулж гарлаа. 30 жилийн өмгөөлөгчийн туршлага байна. Чи санаа зовлтгүй. Хэлэг үгээ сайн бодож бай. Уур бохимдол ухаан иддэг юм. Таавшраад сайн бодож үзээрэй. Ингээв. Өмгөөлөгчийн үгэнд сэтгэл минь багч гисэн онгойж харанхуй дунд гэгээ олж үзэх шиг санагдав. Хорих байрны нэг хэмээн уйтгартай өдөр хоногуд төөлөр хоргой шиг мөлгсөөр сарын нүр үзэв. Бэлийн чиний охиноо санаж битгэрч өгөхгүй шахав. Мөрдөгч рэгдэл сар дуусах гэж байхад нэг юм ирэв. Мөн өхөл асуултаа асууна. Би ихнэрээ алаагүй. Би ямар ч гэм бороогүй гэсэн үгээ точгөл авцаар байлаа. Хорих хугацааг дахин 1 сараар сунглаа. Ингэсээр бүтэн 3 сар хоригдож хэрэг маань прокурор шилжсэн мэдэг тал ирэв. Игч өмгөөлөгч хоёр л хаяа нэг эргэж ярина. Шүүхтэр үнэн мөн нь олдноо. Би гэмт хэрэгт буруутгаж байгаа нотлох баримтуудыг няцаах болно. Ингэж өмгөөлөгч итгэл дүүрэн хэлнэ. Би энэ үгэнд л найдаж байлаа. Ингэсээр шүүхүүрэл болов.
Өөртөө ихтгэл төгс байсан өмгөөлөгч маань шүүх хурал дээр дуун цаашаа орчихсон норомгоор амтан дүлий дэм боргон сон. Нотлох баримтыг нацаах үндэслэж гаргаж тавьсангүй. Харин бүр залууг энэ насны алдааг нь уучлж өршөн хөнгөн ял өгнө хэмээн гуйдаг байгаа. Ингээд ямар ч аврал өмгөөлөлгүй болсон би гэдэг хүн гүжир эргэтөнөж 20 жилийн хорих ял сонслоо. Шүүхийн тахим тэр чигээрээ дайвалсан эргэлдэг шиг адар шал хоёр нь байраа солжчихсан юм шиг тэр аимшигт өдрийг дурсахын чаргагүй. Ингээд л шонгийн мгорт хаяглаа да. Бэхтэр хард орсамжиндаа биеийн чихүү цэгмэд мөрөө хөдөлгөн дууга хурав. Тамхин хасан хэдэнтэй шоноглон сорж хөхүүлэн ханиалгаад вискинээс хундгандаа дүүрэн нэг амьсгаар өнтрөв. Жаал уужраа бололтой санаа алдаад. Ах нь аавынд байхдаа шогоон чулуун дээр ажилладаг байсан юм. Тэгээд л уушгаа муудчихсан. Танилцаад удаагүй дүүдээ дими юм ярьж сэтгэлийг нь чөлөөгээд. Ингээд энэмсэглөө. Бэлгүүн ярианд нь автан бие хураан хүшид сууснаа сая л мэдэрч заамчин өдлөөд. Зүгээрээ харин таны тулсан амьдралыг сонсоод их хөрвдлөө. Ингээд үнэн санаагаа хэлээд амн хангасан мэт хүүтэн шараагнаас залглав. Бэхтэр тамхиныхан удааг цагааргалуулан үлээгээд. Чамд эйгөө биш бол цааш нь ярьж өгье. Хүн жиргал даадгүй зовлон даадаг гэж үний юм билээ. Чанга дэглэмтэй шоронгийн мухарт хаягдсан тэр цагаас амьдрал учруулдаггүй өхмөр санагдаж байсан ч хэзээ нэгэн цагт үнэн мөн нь олдно гэсэн орлого найдвар сэтгэлд минь голгоно. Шоронгоос л амьдал гарч охинтойгоо уулзах ёстой гэсэн ганцхан зорилго надад сэтгэлийн тэнхээ өгч байсан юм. Хөөрхий эгч минь уйлралд нэг эргэж ирнэ. Уйлж унцсан харл уцна. Найс нөхөд цагаа болохоор царайгаа боруулдаг юм билээ. Нэг удаа эрэхтэй эгч минь охинтой чинь уулзах санаатай нагц эгч дээр нь очлоо. Тэгсэн чинь алуурчны эгчтэй уулзуулахгүй гэж шороо цацсан хөөж тугаад дахиж манайхаар битгий шагаараа гэсэн гээд уртаар санаа алдсан юм. Аргач үгэцтэй. Хууль шүүх нь алуурч ингээд тогтоол уншчихсан хойно. Тэр хүмүүст ямар буруу байх вэ? Охиноо өрөө мөртөл сандаг байлаа. Ингээд нулимсаа арчив хинхэн дугарсангүй агчиг болов. Бэхтэр гараа нojгинтал базлан хэсэг сууснаа. Яс 15 жил суугаад гарсан да. Нарснаас гарахад муу эгч маань тосож авлаа. Манай эгч хүргэн ах хоёр угийн сүгэдэг хүмүүс үл хөдлөгийн намаа хийж чамгүй үлдсэн байжээ. Зайсангийн тансаг байранд очлоо. Гэрн хүндий ханхаа юм шиг нэг л эвгүй оргино. Эгч маань зовлон жаргалаа хуучиллаа. Хүргэн ах маань 3 жилийн өмнө зүрхний шигнээсээр өвд болжээ. Ирэх дураараа өссөн ганц хүн Америк руу сургуульд яваад эргэж ирсэнгүй гин. Муу хүмүүстэй нөхөрлөж буруу замаар ороод жилийн өмнө машины ослоор өвд болжээ. Ингээд эгч минь хорвоод ор ганцаараа үлдсэн байв. Зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг хорвоо хон. Эгчтэйгээ тэврүүдэн хоёул баахан ойллаа. Инсан хичээхэн бид нар хэд хоног амралт цовлолд явж бие овоо тэнгэрүүлээд ажил төрөлтөнд тусалж хань бараа болон хамтдаа амьдрах болов. Эгч маань нэг удаа хөрөнгө цойр тунтрах гэж насаар хамаачлаа. Аж зээгээ эрхлүүлээд жаргал суух насан дээр ядар мод шиг ганцаар элгээ тэрвэр цоохч гэжтэй. Надад одоо эд хөрөнгөний хэрэг алга. Нүд анхаасаа өмнө хорвоод ганц төдөө бүгдийг шилжүүлж өгнө. Ингэсэн юм. Оны ив шиг ойлгохны хойно одоо өөр яах вэ? Аавынхнаас гарсны хойдон жил хотын төвд зоогийн газар сууж байтал хэрдэг болсон муу хууцтай халамцоо ир гоёлон явж байгаа нь шилэн ханны цаанаас хараглаа. Нэг л таньдаг царай би бүр өндөгж өсөж лавлуулан харлаа. Багын найз нүдэн жаргал байхан тэр. Би тэр даруй угсгийн гарав нэлээд толдож явна. Араас нь гүйж ичээд мөрнөөс нь тадлаа. Уц харлангуй эргэж харав. Цагтаа нүд өмсөг болсон цагаан ширмэн царайтай тарган задгалан толгор залуу явсан жаргал нүдэн цэлгэрэн майнын үсэн өрвийн түлэгдсэн борцог шиг хүрэн улаан юм болжээ. Архины нэгшмэл өнөр ханх тавна. Эхэнд намайг таньсангүй. Дээрээс доош гүйлэн харна. Ганган чаман хувцастай чинэлгээр яах гэж өөрийг нь хорвоосныг тааж ядах мэт гөлрөө. Би багаж найз Бэхтэр байна. Чи нүдэн жаргал мөн бидтэй. Ингээд миний нөөрлөө тулах шахам ойртоод хэсэг мэлбэрэн ширцэнэ намайг тэврэн өсөггүй ууж гарлаа. Би найзынхаа мөрөөр тэврэн жаал харагдаж зогсоод.
Зоогийн газар орж буугаалээ. Ингээд дэми хавийн амьтын үргэн хоёулаа байрны дундах сүйдэр өвчин сууж хууч хөөрэй. Ингээд миний ханцанаас чанган хөдөллөө. Зараа залгаад үхэх гэж явна. Бошуухан нэг мөндөл аваад өгөөч. Ингээд замаараа дэлгүүр орж мөндлөг нь авч өглөө. Нэг амсгаагаар талд нь хүртэл хөнтрөө. Хөлсөн чигараад нүдэн гэлзаад байна. Ойр хавьд хүн амьтан байхгүй ил хол сүйдэвчэнд орцуулаа. Шанааг нь даган садран урсах хөлсөө хэртэй ханцгаараа шудраад. Ингэж нэг найзтайгаа таарах гэж чамайг шоронд эргэж чадаагүйд уучлаарай. Найз нь чамайг аавынд орсны дараахан аавгаагаасаа салж засварын газараа зараад тэгээд л нэг мөсөн архин живсэндэ. Ингээд нулимс ослолоо. Одоо хайлаар хэсвчлэн арх гударч өдрийг өнгөрөөж байна да. Ингэснэ миний мөрийг илбэн. Гэтэл миний найз орон шоронд олон жил суусан хүн гэхэд царай зүсэн хэвээрээ боос шиг галалцаж явдаг. Гэтэл би эрэг чөлөөтэй эрүүл сар бол мөртөө гудамжны шороо долооч явах чийжтэй. Тахуутай хорвоо юм аа. Ингээд өөрийгөө зөвхөн толгоор угаашаав. Хожимдсан гэмшил гашуунч хорвоод амьдрах нас байгаа болохоор гутрах хэрэггүй. Найз минь архины имчилгээ хэлэгчих. Чамайг орох оронтой ажил төрөлтэй болгож өгье. Гэхэд толгоо сэгсрэн. Тэр дэмий. Найз нь хааштай дууссан хүн. Тэр имчилгээнд чинь хэд явсан. Өөрөө хүсэхгүй, зориггүй хүн архинаас гардгүй юм блэ. Уулмал ахаад байдаг юм. За тэр яах вэ? Тамхилаач хөө. Ингээв. Бид хоёр тамхилж хэсэг сатааран суулаа. Жаргал овоо тайвшир бололтой духныхаа хөлсийг арчин гүнзгий амьсгаа авснаа. Ийш тийш хараачлан над руу наал суугаад. Найз нь нэг маш нууц зүйл чамд хэлээ. Ингээв. Олон жил уулзаагүй жаргалд ямар нууц байгааг тааж ядав. Жаргал тамхиныхаа язорыг холж болоодан амаа шудраад. Яагав нөгөө хин ганган гард маань өөд болчихсон шүү дээ. Ингээв. Хар багаас мэдэх хангал насандаа найзал нөхөрлөж ууж хідэж наргид сэнгэж явсан нөхрөө өөд болсныг дуулаад гол харлан дотор бачураа тарив. Хэзээ тэрвэ? Юунаас болов? Гэхэд согтуу машин барьж яваад осолд орчихсан юм. 3 жилийн өмнө. Би тэр үед арай танагтай байж муу найз дээрээ халанцоо дахиад очлоо. Анх дүүс нь эмнэлгийн гадаа цуглаж часан афган цахаа сууж байна. Намайг хараад гард ихэл баярлах шиг болсон. Гараараа дохин намайг хажуудаа суулгав. Эхнэр нь хялан зэхэн гэдэл нэг л биш. Гард эхнэр лүгэ гар цангаж. Чи төрд гараад хүлээж бай. Бид хоёрт ярих юм байна гэв. Эхнэр нь ширв татаад гараад явшлаа. Гард нааш барт гэж дохив. Би бүр толгойд нь толцоолаа. Гардын амьсгаан тасалдан. Найз нь дэсгэргүй боллоо. Амьсгалын аппарат эмтераны хүчээр жаал торгов. Нэг чухал юм чамд хэлэхгүй бол санаа амаар өгч чадахгүй байна. Чи харин хэнд ч хэлж болохгүй. Ганцхан бактерийг л шоронгоос гарч ирэхээр хэлээрэй. Ингээв. Би аманд нь чихээ наах шахам суулаа. Гэтэл би бактерийн эхнэрийг хөнөөч гисэн юм аа. Гэдэг юм байна. Би бүр хөшиж ирэхлөө. Залгич нь өвчнийхээ халуун дэмэрч цалиороод байгаа юм болов гэж бодлоо. Намайг үлээ дэгсэн харцаар харахад гард. За, чи сайн сонс. Тэр жил би танаад очиж чамтай ганц юм хувааж угаад гарсан да. Нэгэд эртээ харих гэсэн дахиж нэг юм оомар санагдаад дэлгүүр ганц юм авч бактерийн дотсон юм. Шар нохоо хашаандаас бол хариу үгүй барьж итгэн. Цэнгүүн гарч ирж хашааны хаалга тайллаа. Бактери охин хөдөө хөргөж өгөх гээд явсчихсан. Өнөө шин юм уу маргааш ирэх байх гэж байна. Ирснийг танахаар ороод гарыг да гэв. Цэнгүүн бурган хуцахногоо яд гэртээ орохыг урилаа. Бид хоёр баг залуу насаад орсон жаал буухаж суув. Хөөрхөн цэнгүүн чинь миний анхны ар байсан юм. Надад талтай л байсан. Даанч би гэж нэг олиггүй амтан дүлгэнэд хэлж чадахгүй явсаар бэхтэр талдчихсан юм. Цагч нилээн орой боллоо. Уусан арх доош орж өглөө. Ерөөсөө энэ аятай боломжийг алдаж олохгүй гэж бодоод татаж хангалаа. Тэгсэн чинь ёстой хавирлдгүй шүү. Архиндаа зорих орсон би шуудхан бариад авлаа. Ингээтэл нүүр амиг минь самардан маажиж цагдаа дуулаа шүү гэд орилж ашгараад болдгоо. Тэгээд л уурын монхог архины халуун хоёрын гайгаар аминд нь өрчихсэн юм да. Тэр өрөө би шуудхан аавд очиж үнэн хэллээ.
Манай аав тэр үед цагдаагийн хурандаа залтай, нэр нөлөөтэй, танилталтай эд мандаж байсан цаг. Ганц хүүгийнхээ төлөө амиа өгөөсч бацахгүй хүн. Хэрэгээс молдрах нь молдрлаа. Харин бэгтэр мөрдөнд суусныг дуулаад газар шахав. Аав дээр уурандаа багтарсан амтан гүйж очлоо. Намайг хэрэгээс моллоод өг гэсэн болохоос бэгтрийг шоронд хийгээд гээгүй үсттэй. Ингэж ашигчих шахам хэлгээд аав юу ч болоогүй юм шиг над руу удаан гэж харснаа. Чамайг хэрэгээс моллохын тулд хэн нэг золиослох ёстой. Эзэнгүй хэрэг гэж байдгүй юм. Чи тэгэж их харамсаад байгаа юм бол одоо очиод хэрэгээ хүлээчих. Ингээв. Үнэн дээр надад тэр үед хэлэх үг болдоогүй. Их нэрийг нь шоронд болж, эр нөхрийг нь шоронд тарчлаасан 10 хар нүгэл үлдсэндээ харамсавч баршгүй. Нэг гэр бүлийн голомтыг сүрүүлсэн бузар нүглийнхээ горыг хамсаж, эрлэгийн элж намайг эрт тослоо. Энэ тухай эрүүл согтуудаа өөр хүнд ам алдваа. Чандлан нууцсан шүү. Гэж аминчлан загсан юм. Хэдрий их ярьснаас болоод хамаг тамир дэнглэн барагдан хоолоо нь хоржигнох гардийн хоёр шанааг даган нулимс нь асгарч байсан юм. 3 хоногийн дараа өөд болсон доо. Ингээд доош тунгоо. Жаргалын хэрдэг болж үжирсэн хөрмийнхэн ингэрийг даган нулимс бомборно. Би тэр үед яг л шүүхийн дахин 20 жилийн ял сонсож байсан шиг байдалд орсон юм. Намайг заавал буруутан болгож шоронд хаях гээд байсны цаана ийм хуйлдаа нугдаж байсныг олж мэдэв. Намайг байхгүй үед цэнгүү нохоогоо байнга сул тавьдаг юм. Харин тэр орой нохоо яагаад уяатай байсныг эргцүүлж бодсон бол сэжүр гаргаж байсан байж магадгүй. Гашуун гэхэд дэндүү гашуун. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай байв. Нүдэн жаргал хэдий годомчны аригчин болсон ч худлаа хэлэхгүй хүн гэдгийг би сайн мэднэ. Эхнэрээ алдсан гоник зовлон өхнөөсөө хагацсан сэдвлийн жарах шоронд 15 жил амьтын там үзний эцэст үнэн тодров. Асар их үнцэнтэй үнэн байжээ. Нэг талаар сэтгэл уужрав. Би эхнэрээ халаагүй гэж хорвоо дээр хашгирмаар санагдав. Жаргал салгатаа. Дараа уулзах хэрэг гарвал найз нь ихтлүүрийн энэ хаваас холдохгүй гэснэ миний гарыг адган. Найзын эхнэр ойс эмэгтэй байсан юм. 3 жил болоход жирэмсэн болоогүй. За тэр ч яах вэ? Хамгийн муухай нь ажлын газрын залуутай ужаалдаж байгааг нь би мэдсэн юм. Ханилаад 3 жил болоод намайг хуурч байгаа хүн цаашдаа насаар минь хуурах байхтай гэхээс дотор давчтаад үнэндээ тавьчих чадаагүй. Найз нь өөрийгөө л хорлсон хүн. Би хэн нэгнийг хохирогоогүй. Тийм болохоор сэтгэл амар явдаг. Ингэж итгэл дүүрэн хэлээд салж адлаа. Би сүйдрөвчөнд илтгийг бодон удаан суулаа. Гэвч одоо энэ ярианд хэн ч үнэмшихгүй болохоор би өөртөө хав дарж үлдэхээр шийдсэн юм. Ингээд чимээгүй болов. Бэгтрийн урт яриаг сэтгэл өнгөрөн сонсож зоосон бэлгүн. Та охиноо ирж хайсан уу? Уулзахыг хүссэн үү? Гэхэд охин минь намайг ээжийг нь хүнээсээ алуурч ингэж насаараа зөхөж яваа байх. Надтай уулзах бүхэл нэрийг минь сонсохыг хүсэхгүй байх. Би ямар нүрээр уулзах вүлээ? Ингээд шүүр салдав. Хойлоо дамхаа асан тус тусын бодолд автан хэсэг суулаа. Бэгтэр хүүх гэж гүнзгий амьсгаа аваад судлаасаа босов. Дэндүү бараа юм яриад дүүгийн сэтгэлийг тавгууд болчих шиг боллоо. Хойлоо гарч сөөдрөвчин сой. Ингээд гадаа нар ээж шууд жиргэн сэтгэл дотроо богшиж явсан юм а яриад санаа намарсан бололтой гараа аллан сунаж хэсэг зогсноо. Дүүг зөндөө саатуулчихлаа. Танах хэдэн хүүхэдтэй вэ? Ингээд манайх 5 настай нэг охинтой, эхнэр маань би дагавар. Ингээд нэмсгэлөө. Бэгтрийн нүрэнд баясал дөрж. Өртөө үндэстэй гэр бүлтэй хүнч сайхан шүү. Дараагийн 7 хоногийн амралтын өдрөөр завтаа бол эхнэр хүүхдээ дагуулад ирээрээ. Хэдүүлээ мах шарж шараа эргүүлж жаал буухалээ. Ингээд бэлгүү толгойд охин талархаад хөдлөө. Гэртээ очиход үд дунд өнгөрч байв. Эхнэр нь цовин хийчихсэн хүлээцөө. Чи чинь удаад хаашаа алга болчих вэ? Гэхэд дааган толгой дээр байдаг байшинтай ахтаа танилцаад гэрт нь орж жаал буухаллаа. Сайхан зантай хүн байна. Дараагийн хагас санд эхнэр хүүхдээ дагуулад зочлоорой гинэ. Ганцаараа өөддөг юм байх. Гэхэд эхнэр нь за тэгвэл гуруулаа айл хэсэжтэй. Ингээд охиныхын хазрыг инхрийлэн хэлбэв. Таньж мэдэхгүй хүнээс цэрвэж магадгүй гэж бодоод орон шоронд орсон тухай ам найсангүй.
Зөөгөн дулаан салхи тогтон өдөр байлаа. Баг удын алдад гурвал дааган толгой руу машинтайгаа өгсөв. Бигтэр холоос гарсан бололтой хашааныхаа үүдэн дээр гараараа даллан зогсно. Мэнд усаа мэндэлцээд хашаа руу орлоо. Сөөдрөвчний урд ширээн дээр чихэр жимс, ундаа ус, амттан шар айрыг игнүүлэн өрчээ. Аргагүй л нунжигтэй хүн шиг ширээ зассан аж. Цэнгэлдээ янцаж гар бариад. За, таагэд нэрлэх юм байхгүй. Гэртээ байгаа юм шиг л тоглоорой. Ах нь одоохон мах шараадах юм. Ингээд шорлагны зохинд гал өрдөв. Удалгүй шарсан махны хурц цанаар хамар цоргойж эхлэв. Охин найз цаашгүй мод бод цэцэг навч сонирхон их л таатай байв. Дөрвөл шарсан махаа хамтраган зоглож шар айрыг шимэн энэ тэрийг хуучлан хэсэгсөв. За, бүгдээрээ гэрт орж ич аахан буугаалаа. Ингээд бигтэр савлаасаа босов. Охин хөдлөн араас нь гурвал оров. Цэнгэл байшингийн тогтоох тавилга сэлдийг хараад хөөх ингэж битүүхэн дүү алдав. Охин өөрөмсийг загнаж модны ураар хийсэн баримл сэдийг шохоорхон барьж үзэн. Бигтэр одоо жаахан дуулж өгч хэлнэ дөө. Ингээд том дэлгэж засав. Яг л дуун цэнгүний газар орсон мэт санагдах аж. Гуруула ээжлэн дуртай дуугаа сонгон дууллаа. Цэцэглэн охин тэднээс дутсангүй. Өөрийнхөө мэддэг дууг эвлэгхэн цангинуулахад бүүн инээдгүүр болов. Бигтэр их л жаргалтай байгаа бололтой нүүр дүүрэн инээмсэглэж бөөдөн дээр тоглон суугаад. За одоо бэлгүүнийхээ ихнэрийн гарын хоолыг эдэндэ. Хөрөгчөнд өвхөр хон гахаа дахаа загасны мах би дуртай хоолоо хийгэрээ. Ингээв. Цэнгэл жомолсон инээмсэглэн бэлгүүн дохоогоороо яварч. За чи өөрийнхөө дуртай халуун ногоотой дахааны шилийг хийгээдгээч. Ингээв. Цэнгэл шаламгаалan босож хоол хийх ажилдаа оров. Бигтэр ханын шивгнээс таамшилтай виски гарган задалж. За, сайхан өдөр. Хоёулаа нэг толгоноо. Ингээд морин хундганд дүүрэн хийж барив. Бэлгүүн толгоогоо илэн. Би ч хаяа нэг шар айрыг гэхээс хатуу юм ууч чаддгүй юм аа. Ахын хишгийг тогтооё дөө. Ингэж дог хилээд нэг томоохон болгосноо. Хөөх ингэж амаа дарав. Хоол хийж байсан цэнгэл эргэн харж инээмсэглээд. Манай хүн ч хаа очиж хатуу үдэнээс хол шүү. Гэж цаашаа хөг хавчуулав. Уур савсан халуун ногоотой дахааны шил бэлэн болгоод Бигтэр босож хөрөгчөө удлаад төрөл бүрийн хачрууд авчрын ширээ дүргэн өрөв. Бүгд шуугуултан дахааны халуун шил ууж хөлсөн борцаана. Бигтэр том аягаар хоёр өгсрүүлэн идээд шанаага даган урсах хөлсөө ханцуугаараа шударч. Ойр тэтээгүй сайхан хоол байна. Хар хөлс цовч хамаг би тавирлаа. Ингээд хөхүүнээр инээнсгэлв. Хооллол дуусаад гадаагаар сөөдрөвчин цов. Жингүүдийн халуун боож орин сэлэг сэвэлцэн бэлгүн. Та дараа 7 хоногт манай цаашлаараа гэв. Бигтэр нэгийг бодомойлон чимээг өсөөснө. Ах нь эх 7 хоногт хот орж ажил төрлөө зохицуулна. Тэрний дараагийн 7 хоногт болох уу? Гэв. Цэнгэл хажуугаас нь үгнэмж. Та завтай үедээ хэд ич чамаагүй очоорой гэж урайлахын хэлээд инээмсэглэв. Тэд хоол хоёрын санин сайхан хүрнэлцээр нэг мэдгэд нар тонгоожээ. Гуруула их л баяр хөөртэй гэртээ ирэв. Огноо онтулжгаад хоёул тэрвэрлдэн хэвдэж энэ тэрийг хөөрнөв. Цэнгэл энэ их л баян хүн байх та юу хийдэг юм бол? Үл хөдлөх өрнгийн 8 хийдэг гэсэн. Нэр чамд нэг юм хэлэхэд тэр хүн над руу үе ширтэй байсан шүү. Эйгүү чим шиг. Ингээд айлгүтэн инэв. Мэлгүн ихнэрийнхэн хазраас чинхэн. Бодгод чам шиг охинтой байлгүй дээ. Чи арай буруугаар ойлгосон юм биш үү? Ингээд Цэнгэл түүний хамрыг чинхэн. За битгий мангартаад бай. Би зүгээр л хэлж байна. Нүдэнд дулаахан тогтой сайхан хүн байна лээ. Одоогийн баячууд чинь хамарт нь баас дүрч гисэн юм шиг яраалдаад дуугар цөхөд янзлаж ядаад байдаг үсттэй. Ингээд жигжиг инэв. Бэлгүн. Хүн янз шөөдөх. Юм үзэж нүдэлсэн эр хүн гэдэг өөрөлдөө. Ингээд хазрыг нь хэлв. Цэнгэл нөхрийнхөө хүзүүгээр тэрвэн. Баашин гадан дотноогүй ямар гоё юм бэ? Хоёлаа ийм байшинтай болчихвол ястаа жаргаж өглөө шүү. Ингээд бэлгүн. За яах вэ хөө? Эрүүл сараад өвчин залунгийн өр ширгүй байхад болно доо. Ингээд үсийг нь хэлбэл Цэнгэл уруул дээр нь оцсон өнсөв.
Хоног хугацаа сумаас малтарсан сум шиг сүнхийн нисэж нэг л мэдэд 14 хоног өнгөрч амралтын өдөр болов. Өглөө эртлэн босож ойролцоох дэлгүүр орон хүн цэвлүүлв. Цэнгэл гэр орнодсын битэл цэвэрлэж өөрийнхөө өмсөх дуртай гал улаан бошин зорхон гарч дуу аялан ширээгээ засна. Бэлгүн мод түлээ бэлдэж хашаа хороогоо цэвэрлэн хэрэндээ л хөл хөгцөн болов. Үд өнгөрлөө хүлээсэн зочин ирсэнгүй. Хамаагийн мажин там болгосон цэнгэл. Бэлгүнэ чи нэг очиод ирэхүдэ гэв. Бэлгүн дугуйгаа хурдаар нь жийсээр дааган долгоон өгсөн гарч ирэхэд хашааны явган хаалганд цоож зүвсэн харагдав. Дээд давхрын том цонхнууд бүгд улаан хөшгөр хаалттай. Ажил нь амжсангүй дээ. Ингээд дотроо бодоод гэрлүүгээ бацав. Зоочтой хүн алга байна. Гэж хэлхийг сонсоод цэнгэл илтэд урам нь хугарч хошуугаа амжуулав. За маргааш ирэх байлгүй дээ. Юу ч болсон орой болтол хүлээ. Гэж бэлгүн аргадав. Маргааш өглөө эрт босоод байшингийн гадаа очисан боловч айн айлт цааштай хэвээр байв. Би энэ мууцсан юм биш байгаа гэсэн битүү хүн төвшөр төрөв. Энэ тухай их нэртэй цохолгосонгүй. Цэнгэл манайхыг голсон юм байлгүй дээ гэж гомдонгой хэлээд охиноо төврөн гадагшаа гарав. Түүнээс хойш тэр байшинд дагаж хүн үзэгдсэнгүй. Бэлгүн амралтын өдөр болгон дугуйгаар тойрч үзэн цааштай хэвээр хэл. Өдөр хоногуд улирсаар 2 сар өнгөрөв. Нэг амралтын өдөр хашаанда ойр зуур юм хийж зодол өөдөнд нь хар машин тоос татуулан ирж зогсов. Машинаас бууж ирсэн буурал алимгтай чамин хослолтой хижээлдөө насны тэмцгэр хүн онгорхой хаалгаар шаган. Энэ тэрийг сэрэмжлэн харснаа толгойд өгөж. Бэлгүн их мөн үү? Гэв. Мөн гэхэд. За ашигтай. Би өөртөө чинь уулзах чухал ажилдаа явна. Өмгөөлөгч базар. Ингээд гарсан гоо. Хоёул дутагш орлоо. Цэнгэл үл таних цэмцгэр хүнийг гайхшран харна. Өмгөөлөгч төвчлөгтэй сандал дээр тоглон сууж тавхтай чихрээс нэгийг авч амандаа үлгээд. Өөр дээрээ тавьсан хар цүнхээ удалж догтойтой захиа гаргаж ирв. За та хоёр энэ захиаг эхлээд тухтай уншчих дараа нь ярилцъя. Гэв. Захааны догтоон дээр ямар нэг нэр хаяг байсангүй. Бичгийн цаасыг дөрөв нугалсан захиаг тэнэлгэн бодонтой тоглон сав. Цэнгэл хажууд нь шахаж суулаа. Энэ захиа очих өдрийн мэндийг охиндоо хүргэе. Аав сүүлийн 5 жил охиноо ирж халаа. Өөрийнхөө тулсан амьдралыг юу ч үлдээлгүй бэлгүнд ярьсан болохоор тэр чамд бүх үннийг ярьж өгнө. Миний охин 5 настай балшир байсан болохоор хэл сэрэгт гүтгэгдэн хатуу газар орсон аавынхаа тухай юу гач мэдэх үлээ. Аав нь хатуу газар 15 жил суухдаа үргэлж охиноо бодож санаж бохтэрч охиныхын төлөө амьд явах ёстойгоо ухаарч амьд гарах учиртайгаа ойлгосон юм. Охинтойгоо уулзахын хүслэн их байсан ч аавыг нь алуурчин гэд шүүх ял өгсөн болохоор надад чиний нүрийг харах зориг хүрээгүй. Бид хүнд ирж гайж ядаж холоосч болсон. Царайг нөрхийг чинь харах юмсан гэж өгөөлөх болсон. Хатуу газараас гараад сайн гिचийн буйнаар хүнээс дутахгүй сайхан амьдарч байсан ч өөр үндэс минь болсон охинтойгоо уулзсан гэх хүсэл намайг амар заяа үзүүлэхгүй байв. 2 жилийн өмнөөс амьсгаад авчтан богшүүлэн ханиалгах боллоо. Эхэндэж тамхи их татснаас боллоо гэж бодоод нэг их тоохгүй байв. Сүүлдээ шүн амьсгал боогдох гэж байгаа юм шиг санагдан хамааг би хөлөрч унтаж чадхаа байлаа. Эмлэгт үзүүлв. Уушгины хор тавдрын эдсийн шат. Эмчилгээгүй гэсэн онош сонслоо. Энэ үеэс л үхээс өмнө заавал охинтойгоо уулзна гэсэн зорилго тавьсан юм. Танил талаараа хөөцөлсөөр чамаа хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон гэж мэдэж авлаа. Тэр бүхэл амьдарч байгаа газрыг чинь хүртэл мэдэж авсан. Ингэвч өдөө олон жил ээжийг нь хүнөөсөн алуурчин гэж бодож яваа охиныхоо нүрийг харна гэдэг халуун цаг атахаас ч хэцүү санагдсан. Чиний сэтгэлийн ширхийг хөндөж нус нулимстай чинь холилдохыг харахыг хүсээгүй болохоор би өөр арга сэдсэн юм. Танай хой толын дааган далгааг өндөр үнээр худалдан авч байшин барьлаа. Охинтойгоо ойрхон байх гэж охиноо оройос харах гэж тэр шүү дээ. Арга барсан хүний сэтгэлээ тайдварлах гэсэн орлого юм да. Манай байшингаас танах алган дээр тавьсан юм шиг хэлхэн. Би сайн татдаг 2 нүдний дурангаа сонгож хашаан дотроо охинтойгоо тоглож байгаа чиний цайг хараад гар минь салганан чичирч зөрөг минь авалзан нулимс сад тавин асгарсан юм. Яг л цэл залуухан 25 настай минийх нь нүдний минь өмнө зогсож байв.
ээжтэйгээ үүлийн үргээ усны тусал шиг адилхан байх юм гэж огтхонч төсөөлөөгүй билээ. Ингэж олон жил зовж шаналж богшиж явсан сэтгэлийн минь шарах багжигсан нэмгэрсэн юм. Би өдөр болгон дуран тавьж охиноо зээгээ харж суугаад миний амьдралын баяр баясгалан очир удаг тэр байлаа. Даанч амь нас минь өдөр хоногоор хэмжигдэж байгаа болохоор хаяг унаалах хэдэж өгөхөөс өмнө үнэн мөнийг охиндоо дам хүн ярьж болоо дуулгая гэж арга хаах болсон юм. Би өөрөө шууд чам дээр очиод үннээ хэллээ гэхэд хэн үнэн шиглээ. Өөрийгөө цагаатгах гэсэн арчааг уйл хүн харагдана. Аав нь тэгхийг хүсээгүй учраас нөхөртөө чинь ойртог арга бодсон юм. Тэгээд ойртохоор барах бууглаж явсан үгээ бүгдийг нь дэлгэж сайн нэг санаа амарсан. Нөхөрт чинь хар ахуулахгүй тулд охиноо ирж хайсан тухай огтхонч дурсаагүй. Тэр бүхэл хаширн дээр гэж одоод Бэгтэр гэсэн зохион бол нэрээр танилцсан юм. Та гурыг манад ирж хөнждөг өдөр хичнээн их баяр жаргалтай байсныг үгээр хэлж үзгээр бичин аргагүй. Олон жил шорон зовж таржсан гуниг зовлоо маань тэр өдрөл усаар угаасан мэт арилсан юм. Миний өрөөндөөс хорвоо дээр мөрөө үлдээж явхад надад үүнээс өөр жаргал юу байх вүлээ? Бэлгүн зөөлөн сэтгэлтэй сайн залуу байна лээ. Миний өхнийг лав зовохгүй. Аавыг орлох ханаа хайрлаж яваарай. Та гуравтаа аз жаргал хүсье. Удахгүй дөрвөл 5 сургуулаа болно. Би хорвоо дээр удам залгах цор ганц үртэй учраас өөрийн бүх өв хөрөнгөө охиндоо гэрээслэн үлдээсэн. Юугаарч дутаж гуцахгүй. Хүснээрээ сайхан амьдрахад элбэг хөрөлцөх хөрөнгө бий. Охин минь аавтайгаа цогоо байх байсан. Тэр цаг хугацааг юу ч орлож, юу ч нөхөж чадахгүйч. Аавынх нь эцсийн ганц чадах юм энэ байна. Нэрэн тийм. Бэлгүн манай улаан хошигнуудыг хараад гайхаж байх шиг байсан. Би ээжийн төрсөн өдрөөр гал улаан даашинз бэлгэлж үлээ. Хань минь түүнийг өмсөг дуртай гэж жигтэйхэн. Түүнээс хойш улаан өнгөнд дурлах болсон. Цог залбаатай сэтгэл сэргээдэг өнгөн. Улаан пальто, улаан хүрэм, улаан цов, улаан гудал, улаан цөх гэд юм бүхэн улаан. Тиймээс ээжийг чинь дурсаж улаан хүшиг татах болсон юм. Хотод байгаа байр савны дэлгүүр нүдэн жаргалд байгаа. Аав чинь багын найз архинаас гараад надтай хамт бизнес хийдэг болсон юм. Та хоёрт их тусдсан болох байх. За ингээд урт захиагаа үгээр өндөрлөө. Энэ захиаг унших үед аав нь аль хэдийн нэгэн ертөнцид очисон байх болно. Охиноо чанга тавиран хүнсээ. Аав эдэр сүрэнгээс нь. Захаанда хатаад орчин тойрноо мэдрэгсгөөгүй болсон бэлгүн сая нэг нүд салхан толгоогоо хөндөлгөвөл цэнгэл садран урсгал нулимсаа арчих тэнхэлгүй мөрөө жижиг нүлэн хөлсаар байв. Бэлгүн гүнзгий санаа алдаад мөрөөр нь тэрвэрлээ. Тэр хоёрыг анхааралтай ажиглан суусан өмгөлөж хоолоо засаж. За одоо тавшраад гол ажилдаа орё. Толгой чинь 49 хоногийг гүйцээгээд нааш орлаа. Ма энэ дааган долгон байшингийн дэлгүүр өв хөрөнгө шилжүүлсэн гэрээтэй танилцаад гарын үсгээ зураарай. Ингээд хадгаламж болон өлөдлөх хөрөнгүүдийн жагсаалт бүхий натриотын тамгатай 2 хуудсыг сарвав.